хүүхдийн ангийн энэ хичээлийн маань гарын авлагууд байж байгаа. Хажуугаар нь бас интернет эднэр дээр сүмийн вебсайт дээр ямар шуухан зүйл байна гэдгийг үзэж ерөнхийдөө явдаг. Тэгээд би нэг саяхан ээжтэйгээ ярьж ирсэн. Одорлохын ээж оюугч. Тэгсэн манай ээж бол бас айгүй хүүхдийн ангид нэлээд дуудлагатай ажиллаж ирсэн. Тэгээд бид хоёр айгүй инээдтэй зүйлс ярьсан. Тэрний юу гэхээр хамгийн анх манай ээж маань хүүхдийн ангид дуудлага авсан юм байна л да. Тэгэл яг тэр өдөр өөрөө хүүхдэд айгүй хайртай. Маш их хайртай. Тэгээд хүүхдэд айгүй олон зүйл зааж өгөх, өөрөө багш сургууль хүмүүжүүлэгч хүн л дээ. Тэгээд хүүхдийн ангид дуудлага авсан чинь ерөөсөө ямар нэгэн чиглэл зааварчилгаа өгөхгүйгээр ингээд за та энэ ангийг аваад багшлаа шүү гэж хэлээд ингээд аюу яаж. Тэгсэн чи яагаад чинь тэр өдөр нь одоо ерөнхийлөгч нь байгаагүй мүү? Одоо ерөөсөө ямар ч гарын авлага юу ч мэдээлэлгүйгээр ингээд заах хэрэгтэй л болсон юм шиг байна. Тэгэнгүүтээ манай ээж хүүхдийн ангид хүүхдүүдээ бүгдийг авч ороод манай ээжийн хүүхдэд заадаг өөрийнхөө мэддэг лимийг зааж хүрэх юмтай. Тэр нь болохоор Орос ардын үлгэрүүд, Монгол ардын үлгэрүүд жишээлбэл. За Орос ардын үлгэр нь болохоор нөгөө нэг улаан малгайт, дээрэс нь Аленка охин ч илүү те. Тэнгүүтээ бас нэг айгүй алдартай нь болохоор 7 ишигтэй ямаа гийн ээжийг нь болохоор өөр Эма хатагтай гэж нэрлэлсэн. 7 ишигтэй Эма хатагтай гэд нэг юм үлгэртэй. Монгол ардынх нь үлгэр нь болохоор ганц үст галзуу шар баатар 15 толгойтой алтгаалжин хар мангас гэд нэг ийм хэдэг үлгэртэй. Тэнгүүтээ нөгөө ямар ч гарын авлага ямар ч мэдээлэл байхгүй юм чинь шууд оронгуудаа нөгөө хэдэн хүүхдүүдэд тойруулж байгаа л 2 цагийн турш ийм үлгэрүүдээ бүгдийн сайхан яриад өгч. Тэгээ манай ээж болохоор өөрөө ярихтаа айгүй гайхалтай юм одоо жүжигчилж ярьж өгдөг хүн байхгүй юу. Тэгээ нөгөө нэг эм хадагтаа гэдэг тэнгүүтээ өөрөө ингэж яваал те. Тэгээд нөгөө хүүхдүүд ингээл бүр ингээл амар гоё ингээл сонирхолтой хараад тэгээд нөгөө одоо жишээл манай охинд жишээлбэл үлгэр ярихтаа бүр ингээл айгүй чангаар юм жүжигчилж эмоцтойгоор яриад ингээд тэг манай охин бол ингээд бүр ангаас уншдаг байна. Тэгээ одгор лахаас би асууж ирсэн нөхрөөсөө энэ үлгэрүүдийг ээж чамд ярьж өгдөг байсан уу багтаа гэсэн чинь яг бүгдийг нь эмэгтэй чамаагүй эрэгтэй чамаагүй яг энэ үлгэрээ надад бүгдийг нь ярьж өгч ирсэн. Үг хэллгүүд нь бүгдээрээ хэвээр байна гэдэг хэлсэн. Тэгэхээр яг олон жил яг тэр үлгэрүүдийг хүний хүүхдэд чамааг өөрийн хүүхдэд чамааг ингээд ярихтаа ингээд айгүй дуртай ярьдаг байхгүй. Тэгсэн чинь тэр 2 цагийг ингээд хүүхдээ ингээд 2 цагийг тийм үлгэр яриад гарангууд хүүхдүүд нь ч айгүй ингээд баясгалантай. Тэгээ дараагийн 7 хоног болсон чи хүүхдүүд нь бүгдээрээ багшаа Эма хатагтайгаа ярьцгаая гэдэг ингээд тэгсэн чинь хүүхдээ ангийн ерөнхийлөгч чинь юу илээгээд юу Эма хатагтай байлаа гэдэг жоохон гайхсан юм шиг байна. Тэгэнгүүтээ ээжийг та хүүхдээ ангийн сургалтанд одоо дараагийн 7 хоногт байгаа шүү очиж шүү гэж хэлээд хүүхдээ ангийн сургалтын дээр очисон чинь хүүе хүүхдээ ангид чинь үлгэр ярьдгүй мэлээ штэ. Шал ондоо юм харийн албагтай мэлээ гэд манай ээж надад хэлжсэн байхгүй. Тэгээ тэр үед бол яг нэг ганц 2 гарын авлагыг дахин л ингээл үздэг байсан штэ. Одоо бол нэг арай ондоо болчихсон тийм үү. Тэгэхээр би өнөөдөр надыг бас санаанаасаа хуваалцаач гэд ингээд хэлэхтэн бид нар вэ штэ. Ер нь бүр одоо гарцаагүй бид нар хуваалцах цагийн энэ гайхалтай санаануудыг авч хэрэгжүүлэх ёстой. Одоо гарнар хичээс сураад ингээд өөрөөсөө ингээд хийгээд заавал бид нар нэг амар мундаг тийм зардал гаргахгүйгээр жоохон юм санааг нь аваад хийх ёстой. Гэхдээ бидний хичээлийн цаг дээр бол бидний хамгийн чухал баримтлах ёстой юм юу гэхээр бид нар энэ гарын авлагаа дагах ёстой. Эма хатагтайг ярихгүй 15 толгойтой тэр атгаалжин хар мангасын үлгэрийг ярихгүй бид нар энэ гарын авлагаа маш сайн эзэмшиж сурсан байх ёстой байна гэдгийг би айгүй мэдэрсэн. Энэ гарын авлага бол сүмээс биднэрт зориулаад бошиглогч нар сүмийн одоо ерөнхий эрх мэдэлтнүүд батлаад яг бидний насны хүүхдүүдэд хэрэгтэй энэ бүх зүйлийг яаж заах вэ гэдэг аргачлалаас нь эхлүүлээд ингээд хилээд өгчихсэн юм одоо заавартаагаар эхлээд тэгээд тухайн номыг одоо жишээлбэл энэ бол Мормны номын миний энэ жил зааж байгаа 8-аас 11-ийн насны Мормны номны хүүхдийн ангийн багшийн гарын авлага гэж байгаа хичээлийн. Тэгэхээр бид нар яг хичээл дээр номер 1 ялангуяа Монголд бид нар одоо ондоо хэл дээр маш олон материал биднэрт байхгүй шүү дээ. Бид нар энийг бид нар хамгийн сайнаар эзэмшсэн байх ёстой бидний
хамгийн чухал зорилго юм байна гэдгийг би мэдэрсэн. Яагаад гэвэл энэ дотор чинь гайхалтай олон гой санаанууд, гайхалтай гой тэр одоо хүүхдийн одоо анхаарлыг татах бүх юмнууд чи энд хангалттай бас ер нь байж байгаа эхний шатнд. Бид нар энийг сайн өөрсөндөө одоо өөрийн болгож зааж чадаагүй нөхцөлд бид нар ондоо юм хайгаад бид нар явах ямар ч шаардлага байхгүй. Энэ дотор ч өөрөөсөө бид нар хийх одоо хувилах тийм үү нөгөө зураг юмнууд нь ингээ бэлэн ингээд байж байгаа юмнууд нь биднэрт ингээ хангалттай байж байна. Тухайн хичээлээ багш уншаад ямар шуухан зүйл одоо заах вэ гэдэг дээр яг энэний дагуу явхад бол гайхалтай сонирхол татсан гайхалтай гоё хичээл болно. Би хичээлдээ бол янз бүрийн ондоо тэр вебсайт юм уу сүмийн гишүүдийн нөгөө англи хэлтэй сүмийн гишүүд бол нөгөө нэг бие биендээ ингээд яг хийх чиг аюу гоё санаагаа хуваалцсан маш олон ийм вебсайтууд байдаг л да. Сүмийн ийм хуудасууд байдаг. Гэхдээ би бол тэрлөө ерөөсөө нэг их ордгоо. Яагаад гэвэл энэ дотор надад хангалттай гоё санаанууд нь аль хэдийн байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг хэрэгэлдэг болж ээж ондоо одоо дараагийн шатанд эхлээд одоо дараагийн шатанд гарна. Тэгэхээр эхний шатанд бид нар энийг одоо өөрийн болгож яг жинхнээсээ бид нар хичээлээ бэлтгэхдээ хэрэглэе гэж би багш нартаа уриалах гэсэн юм. Тэгэхээр ийм гарын авлагаасаа тултал нь хэрэгэлдэг багш нар одоо энийг бүрэн хэрэгэлдэг багш нар гараа өргөөч гэж би хүсэж байна. За нэг хідэн багшил гарагт 2 3 багшил гараа өргөж байна тийм үү. Тэгэхээр бид нар байна штэ хичээлээ сайхан гоё болгохын тулд энийг бид нар эхлээд хэрэгжилж бид нар цаашлана. Бидний үнэхэрийн одоо энэ зааж байгаа дуудлага маань чухал. Хүүхдүүдтэй бид нар яаж тэр хүүхдүүдийн насанд нь одоо тааруулж бид нар заах вэ гэдэгт бид нар маш олон одоо санаанууд байдаг. За энэ дотор байгаа санаанууд маань үндсэндээ хэдэн ийм санаануудад хуваагдаж байгаа. Та бүхэнд ингээд тарааж өгсөн хуудасны 2 дугаар хуудсан дээр нь байж байгаа. Тэгээ үндсэндээ болохоор энэ хичээлийн загвар нь яаж явж байгаа гэхээр энэ хичээлүүдийн эхлээд бид нар зарчим хүүхдэд нөгөө сургаалын сайн мэдээнийхээ зарчмыг нь тодорхойлоход ингээд тусалж байгаа юм. Одоо янз бүрийн үйл ажиллагаагаар тусалж байгаа. Тэрийг ээжлүүлээд ингээд одоо хамгийн ихний жишээлбэл өнөөдөр гэхэд би 28 дугаар хичээлийг ангидаа заасан. Нефайлийнхаа 2 шоронд гэдэг. Тэгээ энэ зөвхөн ингээд зарчмаа тодорхойлж гаргаж ирэхэд хэрэгцээтэй байгаа ямар үйл ажиллагаа вэ гэхээр одоо анхаарал татах ажиллагаа гэдэг ингээд байж байгаа тийм үү. Энэ маань бид нар заах байгаа зарчмаа тодорхойлоод ингээд бас хэрэгжилж байгаа нэг үйл ажиллагаа нь байж байгаа юм. За тэгээд та хэд энэ хичээлийг заасан багш байна уу одоохондоо? Заацсан уу? Нефайлийнхаа 2 шоронд гэдэг тийм. За энэ дээр санаж гин үү? Бид нар нөгөө нэг ингээд нэг одоо чулуу 2 алчирч үзүүлээд одоо бид нар эсэн дээр байшингаа байруул яах вэ? Чулуун дээр яах вэ гэд би өнөөдрийнхөө жишээг л хэрэгжилж юм л та. Тэнгүүтээ бүгдээрээ бат бөх суур гэдэг юу юм бэ гэдгийг одоо хүүхдтэд тодорхойлоход нь эхлээд одоо туслах хэлбэрээр бид нар энийг эхлүүлж байгаа. Тэгэд ялангуяа манай одоо хүүхдийн хэсгүүдийн жоохон хүүхдийн эрс маань ингээд докторгүй байгаа. Яг доктортой биш байгаа үед бид нар байна энэ зарчмыг тодорхойлох цаг дээр нэлээд цаг зарцуулах хэрэгтэй байт юм байлээ. Яагаад гэвэл байнга ирдэг хүүхдүүд ганц 2 хон л дунд нь явж байгаа. Тэгэл айгүй их солигдож ирдэг тийм үү. Гэхдээ бид нар хүүхдийн ангийн багш нар одоо энэ гоё хуваалцах цагийнхаа санаагаар дээрэс нь хичээлээ докторжуулаад ирэх юм бол хүүхдүүд маань докторжоод ирнэ бас. Ер нь бол тогтмол ирээд эхэлнэ. Тэгээд айлчилж байгаа юм уу ирээд буцаад байдаг хүүхдүүд маань багасаад ер нь бол нэг хүүхдүүдэд таниад нэг хідэн үндсэн хүүхдийнхаа нэг 70 80% бол тогтмол ирүүлээд байдаг болчихно. Яг тэр үед бол бид нар сургаалын ярьж байгаа зарчмууд чинь дахин яригдж байгаа учраас бид нар тодорхойлоход нэг их цаг авахгүй. Гэтэл маш олон ондоо хүүхдүүд ингээд одоо ганц 2 сард нэг ч юм уу ирдэг хүүхдүүд байж хахад бид нар тэднийг ингээд тоохгүйгээр ингээд зарчмыг ингээд өнгөрөөч болохгүй тийм учраас тэднэрт чинь зарчмаа яахад бас тодорхойлоход цаг орно. Тэрэн дээр нь бид нар анхаарал татах үйл ажиллагаа болон зарчмыг тодорхойлохдоо бас бид нар хүүхдүүдийнхаа хэрэгцээг айгүй бас бодож явах хэрэгтэй байлаа. За тэгээд тэр энэ нөгөө зарчмыг тодорхойлоход туслах санаанууд бол бас
энэ дээр бичсэн байж байгаа. Хүүхдүүдтэй тайлбарлаж өгчөөд эргүүлээд тэрийг яг түрүүн одоо Гарнер ихч бас хэлсэн. Тэр нөгөө нэг хичээлийнхаа сэдвийг бичээд ч юм уу ингээд таваад хүүхдүүдтэй дахин хэлүүлэх ч юм уу те ийм санаанууд байж байгаа. За тэгээд энд тэр санаануудыг бүгдийг нэг яриад яг уу энэ дээр хилцсэн байж байгаа. За ер нь ингээд ийм юм ярих гэж байгаа шүү гэж тодорхойлж гаргаад ирэнгүүтээ эргээд тэрийг нь хүүхдүүдтэй ойлгуулах гэд гол нь явж байгаа тийм үү. Тэр ойлгуулах нь болохоор бидний энэ 30 дугаар хичээл дээр илүү 29 дугаар хичээл дээр хэрэглэх үзүүлэлт гэдэг тэр бол нөгөө нэг башгалагчийг дагах гэдэг тэнгүүд ингээд башгалагчийг дагах гэдэг ийм юу энэ дээр өөрөө ярьсан байж байгаа. Энэ гарын авлага дээр хэлж байгаа. Ийм хөлний зураг ингээд зөндөг ингээд зураад заавал ийм хэвлэлснийг нь бид нар яах албагүй шүү. Өөрөөсөө бид нар ингээд цаасан дээр юу ачиж болно шүү дээ тийм үү. Дайж заавал ийм цэвэрхэн цаас бид нар заавал байхад албагүй. Сонингийн цаасан дээр бид нар хийчээд дээрэс нь нөгөө нэг үгнүүд ингээд наа гэж байгаа энэ дэр чинь. Бид нар башгалагчийг даах ёстой. Яагаад гэвэл башгалагч замыг мэднэ гэд. Тэр үгнүүдийг бид нар цагаан цаасаар тэр сонингийнхаа цаасан дээр наачруулна шүү дээ. Тэнгүүтээ ангид орж ирэхэд жишээлбэл энэ хөлнийхөө юунуудыг ингээл арталт нь скотчтол ингэж тавингуудаа яг энэ нь болохоор түрүүний хин ихчийн хэлсэн шиг яг башгалагчийн зураг руу башгалагчийн зургийг нэг байрлуулаад яг тэр лүүгээ ингээл явж байгаа алхам болгоод ингээ харуулчихна тийм үү. Тэнгүүтээ тэрэн дээрээ үндэслээд бид нар одоо яг судар маань башгалагчийг дагахад тэр судар дээр ярьсан хүмүүс хэрхэн одоо ямар алхам хийсэн бэ гэж иймэрхүү байдлаар нэг эхлүүлээд бид нар явж болно. За тэгээд хамгийн миний нэг харж байгаа энэ ойлгоход туслах санаанууд болохоор санаанууд дотор янз бүрийн ийм аргууд бид нар одоо хэрэгжилж болж байна. Энэ дотор одоо үг утга хоёрыг нийлүүлэх гэдэг ингээд бичвээд энэ дотор нугасаа заачсан байж байгаа тухайн юун дээр хичээл дээр айгүй гоёор бүх хичээл дээр нийтлэг хэрэглэгдэж байгаа маш чухал хоёр үндсэн бидний хийх ёстой зүйл байж байгаа. Тэр болохоор асуулт асуух, дээрэс нь хүүхдүүдээр хуваалцуулах. Бүх хичээл дээр судраасаа уншаад асуулт асуух гэдэг бол ерөөсөө бүх хичээлүүд дээр хэрэглэгдэх ёстой хамгийн гол бидний нөгөө ойлгоход нь туслах хамгийн гол ийм арга хэрэгсэл. Тэгэхээр асуултаа бид нар хүүхдүүдийнхаа хэмжээнд яаж асууж сурах вэ гэдэг маань биднэрт айгүй одоо чухал. Өнөөдөр жишээлбэл би энэ 28 дугаар хичээлийг заагаад явж байхад одоо энэ ингээд хичээлийн хэсэг болоод ингээд явхад маш олон асуултууд ингээд байж штэ тий. Заримдаа бид нар энэ бүх асуултуудыг асууж амжихгүй. Гэхдээ үндсэн санаа хичээлийнхаа зорилгыг бид нар багш маань бэлдэж байхдаа сайн бодох ёстой. Бидний асуултын гол зорилго маань одоо хичээлийнхаа сэдвтэй уялдах ёстой тийм үү? Хичээлийнхаа сэдв рүү уялдуулж явах ёстой. Тэгэхээр яг тэр лүүгээ уялдуулаад зарим жишээлбэл би одоо Нефалийнхаа хоёр шүүгч байхаасаа татгалцсан талаар ингээд нэг хэсэг газар гарч байгаа энэ дэр. Яагаад татгалцсан бэ, матгалцсан бэ гэдэг нэг асуултууд байж байгаа. Би тэрийг өнөөдөр асуугаагүй. Яагаад гэвэл цаг нэгдүгээрт бага байсан, хоёрдугаарт нөгөө нэг зарчмаа тодорхойлох бусад юугаа гаргаж ирэхэд бусад асуулт маань илүү чухал учраас би нөгөө нэг яг тэр Христийн суурь Христийн сайн мэдээ олох тэр суурин дээр бид нар байшингаа байх ёстой гэдэг юурууга бүх асуултуудаа ингээд ерөнхийдөө чиглүүлж байгаа юм. Тэгэхээр бид нар багш нараа ерөөсөө л энэ дотор байгаа юугаа судраа уншаад дээрэс нь асуултаа л бид нар хүүхдтэй сайн тавьж сурах хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдээ асуултаа асуучингуудаа хин багшийн хэлсэн гой санаанууд байна шүү дээ. Хариулуулахдаа одоо түрүүний нэг юм ууттай юуг шиддэг ч юм уу те тийм юм ингээд туслах хэлбэрээр бид нар ингээ хариулуулж болж штэ айгуу гоё. Гэхдээ ямар ч лсэн бид нар асуултуудаа яг энэ хичээлийнхаа дагуу гэхдээ заримдаа одоо сүнсний мэдрэмжээр зарим нь хэрэглэхгүй, зарим нь нэмэн бид нар нэмж зөндөө асуултууд асуу. Тэгээ яг тэрийгээ бид нар маш сайн бэлдэж бас ариун сүнстэй байж байхдаа тухайн үед ямар асуулт орж ирэх вэ? Орж ирж ин тэрийгээ бид нар асууж явж явах хэрэгтэй. Тийм учраас энэ асуулт дээр бол үнэхээр сайн анхаарал тавиарай гэж би хэлэх гэсэн.
За асуултыг асуучаар бид нар тэр зарчмаа ярилцах ёстой. Ярилцсангууд хүүхдүүд чинь ингээд гараа өргөөд энэ нь юу гэсэн үг үү, яасан үг үү гэд ингээд ярилцж байхдаа хүүхдүүдэд бид нар оролцуулах нь айгүй чухал. Тэгээд жишээлбэл өнөөдөр би энэ Нифай Лиха хоёрын талаар ингээд энэ хичээлийг хийхдээ хамгийн ойрхон жишээг л би бодож байна. Аав нь болохоор Хилм нь болохоор тэр хоёрт бүр эртний нөгөө Иерусалимаас гарсан Лиха профет түүний хүү Нифа нэрийг одоо санаж ингээ өгсөн гэд ярьж байна тийм үү. Тэнгүүт би юу гэж надад мэдэрсэн бэхээр энэ хүүхдүүдээс өөрсдийнх нь нэрүүдийн талаар асууя. Яагаад аав ээж нь ийм нэр өгсөн гэд хүүхд болгоноос ингээ нэрүүдийг асуугаад нэг их цаг авахгүйгээр тэнгүүт гайхалтай гоё юмнууд хэлжсэн. Өнөөдөр удуулагч бас харж байсан тийм үү. Хүүхдүүд маань аюу гайхалтай хэлжсэн. Одоо Ариун Баатар гэдэг хүүхд яг ингэж хэлж байгаа байхгүй юу? Ариун гэдэг чинь би 7 дахь өдөр Ариун өдөр төрсөн болохоор миний Ариун гэсэн нэрийг өгсөн юм. Баатар гэдэг чинь манай өвөөгийн Баатрын Хүрэл Баатрынх нь нэг хэсэг байхгүй. Манай өвөө чинь мундаг учраас намайг тэр Баатар гэдэг нэрээ ингээ өгүүлсэн юм. За чи тэгвэл энэ нэрээ ингээ бодохороо чамд ямар санагдаж чинь чи яах вэ гэд ярингууд би өвөө шигөө тэгээд ингээ сүмийн юм хүүхд авах ёстой гэдгээ боддог гэд. Яг Хилм нь өөрийнхөө хоёр хүүхдэд ямар зорилгоор тэр хоёр нэрийг одоо өгсөн бэ гэдгийг хүүхдүүд өөрсдөө гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээ мөнх гэрэл гэдэг хүүхдүүдийн нэрийг ярингууд өөрсдийнхөө нэрийг би чинь хүмүүст ингээ гэрэл өгөх гэж ингээд ийм нэртэй болсон. Ган баяр гэдэг хүүхд болохоор би ээждээ баяр өгөх гэж ингээд ийм нэртэй болсон. Би зөв зүйл хийж агаад сайн сүмдээ явж агаад би сайн хүүхд болж агаад эмч болоод би ээжийнхээ ам дотор гарсан юмыг эмчлэнэ гэдэг ингээ ярьж. Айгу хөөрхөн тийм ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдээр тэр зарчмуудын жоохон ингээ гаргуулж ирэхдээ айгу гоё ярилцуулах хэрэгтэй. Манай нөгөө боловсролын систем маань өөрөө айгу ийм сонин систем шүү дээ одоо хүртэл тийм үү. Ингээл нам ингээл суудаг. Тэгээ гараа өргөөд нэг асууж байгаа хариултуудыг би одоо сайн бас мэдэхгүй байна. Нэг тийм чөлөөтэй гоё ингэж хүүхдүүд өөрсдийнхөө үзэл бодлыг одоо хуваалцах боломжгүйгээр манай боловсролын систем явдаг. Гэтэл хүүхдүүд маань сүмдэр ирж ээж чөлөөтэй тэр юма ярьдаг тэр юуг л сурахгүй болвол тэр хүүхдүүдийг бид нар задлж нөгөө дотор нь юу бодож, юу санаж явж байгаа гэдгийг бид нар гаргаж ирч чадахгүй. Тэгэхээр хүүхдүүдээ гайхалтай сайхан ингэж ярилцуулаад асуултандаа хариулахад нь тэднэртэй холбоотой юмнуудыг ингээд юу яараа холбож гоё ярилцаараа гэдгийг би багш нартаа хэлэх гэсэн. Тэр үнэхээр чухал юм байлаа. Тэгээ хүүхдүүдээс ингээд жишээлбэл өнөөдрийн хичээл дээр бид нар Христийн суур гэдгийг ингээд нэлээд сайн ойлгуулад ярихдаа дараа нь ингээд нөгөө нэг салхи шуурга хурч ирээд салхи шуурган жишээлбэл байшин ингээд нураадаг салхи шуурга шиг бидний амьдралд ямар салхи шуурга байдгүй гэдээ ингээд ярихад зөндөө олон юм ярьж байгаа байхгүй. Тэгтэл одоо тэр дунд бидний одоо төсөөлж барахааргүй салхи шуургууд бидний хүүхдүүдийн амьдралд тулгарч ирж байгаа. Тэднийг бид нар бас хүүхдүүдээр яриулахгүй болвол бид нар бас мэдэхгүй. Бидний үеийн бид нарт тулгарч ирсэн уруу даталтууд буюу тэр салхи шуургнууд одоо манай хүүхдүүдэд харьцуулахад юу ч биш. Одоо хүүхдүүдэд маань ариун явдлын хуулийн сахилц одоо бүр хүүхдийн ангид байхад л ариун явдлын хуулийн одоо эсрэг тэр салхи шуургууд явж гин. Мэргэн ухааны үгийн салхи шуургууд явж гин. Бүр бага наснаас нь. За тэр хулгай хийх, худлаа хэлэх бол бүр энгийн явж гин. Өнөөдөр хүүхдүүд маань зөндөө хуваалцаж шít. Зун болохоор тэгсэн юм уу? Маш олон хүүхдүүд маань марууш нь хулгайлах салхи шуурганд автсан байна. Яг ер нь бол ингээ харж байхад. Тэгээ өөртөө ярьж байгаа байхгүй. 2 3 хүүхд. Манай тэр намайг гуруулаад нийлж агаад дэлгүүрийг хэн нэгэн худалдагчийг сатааруулж агаад би энтэс нь ингээ марууж хулгаална шүү гэдэг юм ингэсэн ингээд. Тэр болгоныг ингэж яриулж гаргаж ирэхгүй бол бидний ярьж байгаа юм маань ерөөсөө юу байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүд маань тэр үед яаж зөв шийдвэр гаргасан бэ гэдгийг ярингуут нөгөө хүүхд нь сонсож байна. Тэгээ тэр хуваалцж байгаа бие биенийхэн дуршлаг болвол үнэхэрийн тэдний өөрсдийнх нь насанд нь яг бууж байгаа тэр сүнсээр хүлээж авч байгаа гайхалтай дуршлагууд. Тэгэхээр тэрийг нь маш сайн хуваалцуулаарай. Ялангуяа Монгол боловсролын системд дасчихсан бид нар маань, багш нар маань, хүүхдүүд маань нэг нь асуухгүй, хуваалцуулахгүй байж магадгүй, нөгөөх нь асуусан ч хариулахгүй, хуваалцахгүй байж магадгүй. Тэгэхээр энэ дээр багш нараа, ягч нараа ариун сүнсээр та хэд залбирж агаад
хүүхдүүдээ ингээ хуваалцдаг болгож ярилдаг болгож юу яагараа. Тэгэхгүй бол бид нар үнэхээр энэ тэр хүүхдүүдтэйгээ юу тулж байгаа, ямар байдлаар амьдралдаа хэрэгжүүлж байгаа гэдгийг бид нар сайн мэдэх боломж байхгүй. За тэгэнгүүтээ дараа нь энэ дотор байгаа асуултууд маань дандаа маш гоё ийм асуултууд явж байгаа. Дараа нь амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь бүр ерөөсөө ингээд гайхалтайгаар хэлээд өгчихсэн асуултууд байж байгаа. За тэгээ амьдралдаа зарчмуудыг хэрэгжүүлэх болон бас бусдад хуваалцахад нь туслах энэ санаануудыг энэ дотор бас оруулчихсан байж байгаа. Жишээлбэл ингээд одоо ээж аавдаа тусалж байгаа хүүхдүүдийн зургийг үзүүлээд энэ яаж юм гэдэнгүүт энэ хүүхд аав ээжтэй тусалж байна. Бид нар яах ёстой вэ гэдэг ингээд яг тэр нөгөө нэг амьдралдаа буцаад хэрэгжүүлэх юм сонсчоод амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь бид нар уяж байх ёстой дандаа. За тэгээд түрүүн хин ихч бас ярьлаа те зориг тавих ёстой гэд. Бид нар одоо өнөөдөр сургаалыг сайн мэдснээрээ дараа нь цаашаага бид нар хаашаа хүрхөө яах вэ гэдэг тэр зорилгыг нь сануулад ариун сүмийг сануулад байх. За тэгээд дээрэс нь их гой санаанууд бол бид нар тоглуулж хийж болно, жүжигчилж болно. За тэгээд бас нөгөө нэг сануулгах жижигхэн үзүүлэнгүүд хийлэгдэм байлээ. Тэрийг бас энэ дээр зарим юм дээр ингээд байж идэм байлээ шүү. Тэрийг нь ерөөсөө алгасгүй хэрэгжилж байгаарай. Номын хавчуурах ч юм уу те. Тэгээд нэг юм цаасан гинж эсвэл тэр янз бүрийн тийм аваад явах буддаг зураг ч юм уу те. Тиймэрхүү зүйлсийг бид нар хэлүүлэх юм бол гэртээ очиод нөгөө тэр зарчмаа бодоод хэрэгжүүлэхэд тустай болно шүү дээ тий. Тэгэхээр ер нь би бол даваа агч надыг ингээд энд хуваалцаач гэж хэлсэн. Миний туршлага бол ерөөсөө үндсэндээ энэ одоо гарын авалгаал сайн хэрэглэх гэдэг л туршлага. Түүнээс биш надад илүү одоо өөр хаагаад явах нэг юу байдгүй. Тэгэхээр бид нар хамгийн ихний ээлж нь энэ гарын авалгаа бид нар үнэхээр сайн хэрэгэлцэн байх юм бол бид нар хүүхдийн хэсгийг эхний тэр суурийг маш сайн тамнаа гэдгийг би гэрчлэх гэсэн. За тэгэд энд би нэг сүүлийн хоёр юун дээр чуулган дээр хэлжсэн хүүхдийн чуулган дээр хэлжсэн энэ хүүхдтэй заах талаар хэлжсэн хоёр үгээр хүүхдүүдтэй заахгүй бол дэлхий заана гэдгийг бид нар угаасаа мэдж байгаа тийм. Угаасаа дэлхий заагаад эхэлнэ. Хүүхдүүд маань дэлхийн заасан зүйлийг маш сайн сураад амьдралдаа хэрэгжүүлэх потенциал чадвартай. Тэгэхээр дэлхийн юун заана тэрийг бүгдийг аваад амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой тэд нар. Тэгэхээр бид нар дэлхийгээр тэр сурах гад бэлэн байж байгаа хүүхдүүдэд дэлхийгээр юм заалгах уу бид нар заах уу гэдэг нь бидний одоо энэ гайхалтай дуудлагын гол нь яваад байгаа. Тэгээд энд юу гэж хэлсэн мэхээр бид хүүхдүүдэд заахгүй бол дэлхийд заана. Мөн хүүхдүүд маань дэлхийн заасан бүх зүйлийг бүр бага наснаасаа ч байсан бүгдийг нь сурах чадвартай. Тэгээ 5 жилийн дараа юу мэдээсэй гэж хүсэж байгаагаа өнөөдөр бид тэднэртэй ярилцаж заах ёстой. Бүх нөхцөл байдал тэднэрт заа. Тэдэнд тулгарч байгаа асуудал, сонголтынх нь үр дүн, ямар нэгэн сорилтууд нь тэдэнд бид сургаалын үннээс хэрхэн зууран барих вэ гэдгийг заах боломж олгоно гэж Rosemary Wixson ихч биднэрт энэ ерөнхий чуулган дээр хэлсэн байна. За дараа нь бас нэг 12 оны чуулган дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хүүхдүүдэд бид нар заана гэдэг нь зүгээр мэдээлэл өгч байгаагаас шал ондоо. Энэ нь бид сургаалын зарчмуудыг тэдний зүрх сэтгэлд нь ороход туслаад ингэснээр эднэр энэ сургаалын зарчим нь тэдний өдөр тутмынх нь амьдралын нэг хэсэг зөвхөн бүтэн сайдар ирээд ярьдаг зүйлийнх нь биш. Амьдралынх нь нэг хэсэг болоод тэдний зан чанар болон ямарваа нэг юмд хандлагад нь нөлөөлөх ёстой байхгүй. Тэхийн учраас бид нар нөгөө 7 хоног болдог бусад өдрүүдэд болдог сонголтуудын талаар бид нар яриулах ёстой. Тэгээ хуул гэж бие бинийгээ хилдэг хүүхдүүд байгаа юу танаа ангид гэд ингээд бас яах нүгэд асуунгууд хилдэг гэж амч. Чи минийхээс хулчих, чи минийхээс ингэчих гэд хилдэг гэж аа. Тэгэхээр тэр 7 хоног болдог тэр сонголтуудыг бид нар ярилцахгүйгээр хүүхдүүд бид нар ерөөсөө үр дүндээ зааж чадахгүй. Энэ сургаалт тэдний амьдралын нэг хэсэг ерөөсөө байж чадахгүй. Бүтэн сайдар хурж ирээл нэг зүгээр нэг яриад өнгөрдөг зүйл биш. 7 хоногийн дурш ямар шуухан
юм тэднэрт тулгарч чинь тэд нар ямар орчинд байна гэдгийг бид нар мэдчихэж дараа нь тэр тулгарлаа гэхэд хүүхэд ямар сонголт хийх вэ гэдэгт нь бид нар тэр зарчмыг нь заах нь чухал юм аа гэдгийг